Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн цогцлмаа нарын 7 гишүүнээс Улсын их хурлд 2017 оны 4-р сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийн үжил баримтлалыг хилцэх эсэх асуудлыг тус байнгын хороо 2017 оны 4-р сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Тогтоолын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-оос 2022-ыг боловсруулан батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох боломж, орчин нөхцөлийг боловсронгуй болгох, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, багшлах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг төрийн бодлогоор дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг засгийн газарт даалгахаар тусгасан байна. Уг төслийн үжил баримтлалыг хэлэлцэх үеэр Улсын их хурлын гишүүн Баатар Улиг, Мөнх Цэцэг, Инх Төвшин нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийт статистик тоо баримт болон төсвийн тооцоо судалгааг наривчлан хийсэн эсэх, тусгай хэрэгцээт сургууль цэцэрлэгийн харьяалал оновчтой эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, соёлын оролцоог сайжруулах, тусгай хэрэгцээт сургуулийн хөрөлцөө, багшлах боловсон хүчийг бэлтгэх талаар холбогдох яамны баримталж байгаа бодлогын талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын их хурлын гишүүн Баатар Улиг төрийн болон хувийн өмчийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэгш хамруулан сургах болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа хувийн өмчийн сургууль цэцэрлэгт дэмжлэг үзүүлэх хэрэгцүүн орчин бий болгох. Улсын их хурлын гишүүн Оюун Чимэг одоо хэрэгжиж байгаа хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хариуцлагын тогтолцоог тодорхой болгох нь зүйтэй гэсэн саналуудыг тус гаргасан болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийн үжил баримтлалыг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийн үжил баримтлалыг хэлэлцэх эсэх талаарх нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.